Хөтөлбөрийн энэ хэсэгт үзэгч та бүхэнд эдийн засгийн мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр засгийн газраас 2020 онд зээлийн хүүг бууруулах стратегийг баталсан байдаг. За ингэхдээ зээлийн жигэнсэн дундаж хүүг жилийн 12% хүргэх буюу сарын банк арилжааны банкны зээлийн хүүг 1% болгоно гэдэг ийм зорилтыг тавиад баталсан. Гэхдээ хэрэгжүүлэхдээ энэ олон төрлийн бас ийм арга механизмуудыг бол хэрэгжүүлсэн байна гэж баталсан байдаг. Гэхдээ энэ нь одоогоор бол төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Үр дүнд яагаад хүрээгүй вэ гэдгийг бас та бүхэнд харуулъя. За яг өнөөдрийн байдлаар зээлийн жигэнсэн дундаж хүү 16.6% таа байна. За харин хадгаламжийн үлдэгдлийн жигэнсэн дундаж хүү 11.8% таа байна. Энэ бол арилжааны банкуудын жигэнсэн дундаж хүү гэсэн үг. Тэгвэл зээлийн жигэнсэн дундаж хүү гэдэг энэ 16.6%-ыг ямар зүйлүүдээс яг энэ зээлийн хүү бүрдэж байна вэ гэдэг мэдээллийг та бүхэнд харуулъя. 48% нь бол их үүсвэрийн буюу хадгаламжийн их үүсвэрээс бүрддэг, 21% нь эрсдлийн, 17% нь үйл ажиллагааны, 14% нь банкны ашиг болон бусад зүйлс бол энэ хүү зээлийн хүү бүрдэхэд нөлөөлдөгөө гэсэн үг. Тэгэхээр үүнээс харахад бол хамгийн том дүнг нь бол хадгаламжаас төвлөрүүлж байгаа мөнгөн дүн бол эзэлж байна гэсэн үг. Зээлийн жигэнсэн дундаж хүү бол хадгаламжийн бас хүүнээс бол тодорхой хэмжээгээр шалтгаалж байна. За мөн дээрээс нь инфляцтай холбоотой юм. Яагаад гэхээр хэдийгээр засгийн газар өөрөө ийхүү зээлийн хүү бууруулах стратегийг 2020 онд баталсан идэж гисэн түүнээс хойш 4-5 жилийн хугацаанд яагаад энэ хэрэгжиж чадахгүй байна вэ гэдэг нь өөрөө эргээд инфляцтай мөнгөний нөлөөлөлттэй шууд холбоотой байгаа. Арилжааны банкны хувьд бол эдийн засгийн макро эдийн засгийн суурь нөхцөл байдал эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээс хамаарат бас урт хугацааны их үүсвэр олоход бол хүндрэлтэй байгаад байгаа. Жилийн дундаж инфляцийг Төв банкны хувьд бол 6 дээр нэмэх хас 2 буюу 8% орчимтай төгтөржүүлнэ гэж тооцож байхад бол түүнийг урт хугацаанд хадгаламж татаж түүгээр урт хугацааны зээл олох нь арилжааны банкнуудын хувьд бол бас болцсохгүй эрсдлийг тооцоход бол хүндрэлтэй байгаа. Төсвийн зардал тэлээд ингээд ерөөсөө хүүгийн түвшин буурах боломжгүй болгож байна л да. Тэгэхээр улс төрчдөөс асуумаар байгаа энэ шийдвэр гаргагчдаас асуумаар байгаа зүйл бол хүүгээ буулгах сонирхол байгаа мó эсвэл ингээд үргэлжлүүлээд төсвүүд хилээд яваад ах юм уу гэдгийг л асуумаар санагддаг. Эдийн засгийн байнгын ороогоор хамгийн сүүлд гэхэд яг энэ зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх ямар ажил хэрэгжүүлэх боломжтой вэ гэдэг дээр бол тогтоолын төслийг бол хэлэлцсэн байдаг. За ингээд бол цаашдаа бол зээлийн хүүг бас бууруулах хэд хэдэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ гэдэг ийм мэдээллийг өгч байна. Арилжааны банкуд эрсдэл багтай зээлгчид олгох зээлийн хүүгийн түвшин тогтоож тогтмол хугацаанд нийтэд мэдээлэх. 5. Зээлийн шимтгэл хураамж тооцсон бодит хүүг тухай бүр зээлдэгчид мэдэгдэж нийтэд мэдээлэх. 4 жилд нэг удаа магадгүй жил бүр ч гэсэн яг энэ зээлийн жигэнсэн дундаж хүү буюу зээлийн хүүг бууруулна гэж зарим эрх баригчид болоод намууд бол амлдаг. Гисэн идэж гисэн энэ бодит хэрэг ажил хэрэг болж чадахгүй байгаа гол шалтгаан нь бол тэд өөрсдөө эргээд нөгөө гараараа бол аль хэдийн яг энэ инфляцийг хөрөгдөх зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх янз бүрийн бодлогууд явуулдаг. Популсон шийдвэрүүд гаргадаг. Эсвэл хэд үрлэгэн төсөв хөрөнгө гаргаж ирдэг. Жилээс жилд улсын төсөв өсөж байгаа гэх мэтчлэн эдгээр нөхцөл байдлууд нь нөгөө талдаа бол энэ хүү зээлийн хүү буурахгүй байх гол шалтгаан болж байгаа юм а.